Хай манайхан за өгүүлбэрийг зөв дараалт оруулахыг хоёр жишээ өгүүлбэр ашиглаад жижигхэн тип хэлж өгье. 你很是建筑荣耀标志一个城市的。хоёрдугаар жишээ маань 老百姓让带走了救护车首善的 бидний анхаарах ёстой үг маань жишээ байгаа. Яагаад жишээг анхаарч байгаа вэ гэхээр жишээ маань үйл үгээр орчуулдаг мөн эзэн биеийн ард бичигдэж явдаг тийм ээ. Эзэн бие маань 建筑 буюу барилга гэдэг үг маань бидний эзэн бие болно гэсэн. Тэгэхээр энэ маань өгүүлбэрийн хэн бичигдэнэ. Эзэн бие олцсон бид нар үйл үг олцсон үйл үг маань хоёр бичигдэнэ. За арийнх нь 重要标志 гэдэг маань болохоор object буюу тусагдхуун маань байна. Чухал бэлэг тэмдэг. Барилга юуны чухал бэлэг тэмдэг юм гэхээр иго чөмшрөдө буюу нэг хотын гээд энэ маань гурав дахь нь болох нь. Тэгээд 重要标志 гэдэг маань дөрөвт нь бичигдэнэ гэсэн. Энэ маань иго чөмшрө гэдэг маань болохоор дин юу буюу хатгал гişүн маань байна. За хоёрдугаар жишээн дээр болохоор эзэн биеийн 老百姓 буюу энгийн иргэн. За үйл үг маань болохоор дай буюу авах. Тийм энэ маань үйл үг. За дай зовлоо гэхээр энэ маань үйл үгийн өгүүлэх хүн болно. Ран гэдэг маань болохоор харын дуран зэрэг тийм ээ. Тэрнгээр энэнгээр гэсэн. 救护车 гэдэг маань болохоор хүргэний машин. Энэ маань болохоор ерөнхийдөө object-ийг илэрхийлж байгаа. 首善的 шаргацсан. Энэ дээрээс бид нар харах юм бол яасан энгийн иргэн гэхээр 首善的 буюу шаргацсан энгийн иргэн. Тэгэхээр энэ маань 首善 гэдэг үг маань өгүүлбэрийн дараа шаргацсан иргэн. Авч явсан. Шаргацсан иргэнийг авч явсан. Юугаар авч явсан гэхээр ран 救护车 буюу түргэний машинаар. Тэгэхээр ран маань 3, 救护车маань 4, 带走了маань 5 дахь нь болох нь. Нэгтгэн дүгнээд хэлэх юм бол бид нар эзэн бие үйл үгээ олчих юм бол тэндээсээ асуулт тавиад өгүүлбэрийн гишүүдийг зөв дараалт оруулах боломжтой. Эхний жишээн дээр барилга нь юу юм? Бэлэг тэмдэг. Тийм үү? Барилга нь бэлэг тэмдэг буюу энэ нь тусагдхуун маань гарч ирсэн. Юуны бэлэг тэмдэг юм? Тэгэхээр хотын бэлэг тэмдэг буюу хотын гэдэг үг маань 2 3 дахь нь гэсэн. Ямар бэлэг тэмдэг юм гэхээр 重要 буюу чухал бэлэг тэмдэг. Хоёрдугаар жишээн дээр авч үзэх юм бол энгийн иргэн авч явсан. Яасан энгийн иргэн? Шаргацсан энгийн иргэн. За шаргацсан энгийн иргэнийг бид нар юугаар авч явсан? Ран 救护车 буюу түргэний машинаар авч явсан. Их үндслэнгээр бид нар өгүүлбэрийг зөв дараалт оруулах боломжтой. Өнөөдрийн бичлэг маань та нарт таалагдсан гэж найдаа. Дараагийн бичлэг хүртэл бай бай. 为我下一场倾盆的雨，淋掉你和真的自己找寻。